Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн чанартай эмчилгээ үйлчилгээ авч чадаж байна уу? Их хэмжээний эмчилгээний зардал шаардсан өвчнөөр өвдвөл санхүүгийн хувьд бэлэн үү? Хайртай дотны хүмүүсээ савгагийн хүндрэлээс хамгаалмаар байна уу? Эдгээр асуудлыг шийдэх боломжтой хорт хавдрын даатгалыг санал болгож байна. Та болон таны гэр бүлийн гишүүн хорт хавдраар өвдвөл эмнэлэг эмчилгээний зардал амжиргаанд зориулж нөхөн төлбөр олгосноор таны гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хадгална. Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ? Санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, онцлогдсон даруйда цаг хугацаа алдахгүйгээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авна. Та сард дунджаар 6,000 төгрөг төлөөд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа бүрэн хадгална. Хэрэв та гэр бүлээрээ даатгуулбал 19 хүртэл насны хүүхэд, шинээр мэдлэх хүүхэдтэй нь үнэгүй даатгуулна. National Life даатгал. Бид хорт хавдрын даатгалын үйлчилгээгээр бүх гэр бүлүүдтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэн элэг бүтэн амьдрах боломжийг бий болгож байна. Хайртай хүмүүс хамтран ажиллах ёстой сэтгэл тайван амьдралыг бэлэглээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 33 66 дугаараас лавлаарай. Хаяг баруун дөрвөн зам Макс Молл худалдааны төвийн хойд талд Колорадо бизнес төвийн 105 тоод. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. FM 104 эрүүл амьдралын радиог сонсож байгаа сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За яг энэ цаг мөчид сонсогч та бүхэндээ амьдралын даатгал радио цуврал нэвтрүүлгийн манай ээлжид шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. National Life даатгалын газартай хамтран хүргэдэг амьдралын даатгал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар энэ удаагийн сэдвээр амь насны даатгалыг сонсогч та бүхэндээ онцлог мэдээллийг хүргэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор National Life даатгалын газрын даатгалын менежер Болор Цэцэг студид маань ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ та бүхэндээ амь насны даатгалаар мэдээлэлээ хуваалцахтаа маш их таатай байна. За өмнөх нэвтрүүлгүүдээр жишээлбэл эрүүл мэндийн даатгал, хорт хавдрын даатгал гэх мэтчлэн бусад даатгалуудын талаар бас ярьсан байгаа. Энэ удаад амь насны даатгалын талаар ярилцах гэж байна. Амь насны даатгалын онцлог нь юу вэ? Амь насны даатгалын талаарх танилцуулгыг манай сонсогчдод маань мэдээлэл хүргэж. Зөв. Амь насны даатгал гэхээр яг нэрнээсээ хүртэл яг ер нь бол ялгагдчихж байгаа. Манай яг дийлэнх даатгалын бүтээгдэхүүнүүд маань өөр амь насны даатгал маань шингэж орсон байдаг. Энийг тусад нь яг салгаад зөвхөн даатгуулагчийн амь насыг хамгаалахад чиглэсэн ийм бүтээгдэхүүн гэсэн үг юм байна. Тэгэхээр одоо энэ маань яг юу гэсэн үг вэ гэхээр одоо тухайн нэг өрхийн орлого одоо нэг бүтцтэй байдаг шүү дээ, тийм ээ. Аавын орлого, ээжийн орлого, за бусад хэмжээний орлого гэд. Тэгтэл тухайн өрхийн орлого маань одоо тухайн гэр бүлийн одоо гишүүдийн орлогыг бүрдүүлж байгаа гэр бүлийн гишүүдийн аль нэгнийх нь амь насанд нэрстэл учрахад өрхийн орлого маань өөрөө доголдож эхэлдэг байхгүй юу? Одоо амьдрал амжиргааны төвшөнд нь хүрэхгүй болж эхэлнэ. За магадгүй зээлтэй бол тийм ээ, зээл маань өөрөө эрсдэлд орно. За нөгөө ирээдүйгээ төлөвлөж байсан одоо хүүхдээ ихтэй сургууль чанартай боловсрол эзэмшүүлнэ гэж бодож исэн бол нөгөөх маань хүртэл ингээд эрсдэлд доголдож эхэлдэг. Гэтэл энэ эрсдлээс хамгаалах зорилготой буюу насан туршид нь биш юмаа гэхэд тодорхой нэг хугацаанд тухайн өрх айлын орлогыг тогтвортой байлгахад чиглэсэн ийм бүтээгдэхүүн гэсэн үг. Одоо нэг өсөндөө одоо маш энгийнээр тайлбарлахад магадгүй нэг өрх айл сартаа нэг 2 сая төгрөгийн орлоготой тий, 10 сая төгрөг ээжийн сая төгрөг олдог ингээ орлоготой байжлаа гэж бодоход нөгөө эцэгийнх нь айл нэг нь одоо амь насанд нь эрсдэл учрлаа гэж үзэхэд сая төгрөгөөр тухайн санхүүг одоо өрх айлын санхүү маань өөрөө буураад амжиргааны төвчин маань буураад өрхийн санхүү тоглолтож байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ тэр дутагдаад байгаа тэр сая төгрөгийн орлогыг л одоо даатгалаар нөхөх зорилго агуулсан юм даатгал гэсэн үг. Даатгалын маань одоо онцлог давуу талууд нь жишээлбэл дотроо олон төрөл байгаа болов? Яг одоогоор бол санхүүгийн зохицуулах орноос хүлээмжшүүлсэн 2 төрлийн даатгалын бүтээгдэхүүн байдаг л да амь насн дээр. Ерөнхийдөө даатгалын тохиолдлоор одоо өөр гэсэн үг. Эхнийх нь болоод ирэхээр зөвхөн гинтэй хослын эрсдлийг хамгаалсан одоо амь насны даатгал, нөгөөх нь өвчин болон гинтэй хослыг аль алиныг хамгаалсан амь насны даатгал гэж явдаг. Гэтэл манай дээр яг энэ хоёр бүтцийг хоёуланг нь агуулсан 2 төрлийн даатгалын бүтээгдэхүүнүүд яг хэрэгжээд борлуулагдаад ингэж явж байгаа. Тэр маань юу гэхээр нэг нь бол
зөвхөн хувь хүний одоо амь насны даатгал нөгөөх нь зээлдэгчийн амь насны даатгал гэсэн хоёр даатгалын бүтээгдэхүүн байдаг. Аль нь тухайн даатгуулагчаа бид нар өвчин болоод одоо бүх төрлийн өвчлөл болоод гинтээ ослын улмаас нас барах эрсдлийг нь хамгаалж идэг гэсэн үг. Тийм. Зээлдэгчийн амь насны даатгал гэдэг нь одоо яадаг гэсэн үг. Ихэвчлэн яг одоо зээлтэй хүмүүс зориулсан даатгал гэсэн үг байхгүй юу? Одоо манай дээр чинь мараг зээлгүй хүн Монгол Улсын хэмжээнд тийм зээлгүй хүн айгуу хавар болсон. Одоо идэвхтэй амьдралын одоо хэм маягтай хүмүүс маань яг 30-аас 50 насных орчим хүмүүс байгаа шүү. Гэтэл энэ хүмүүсийн маань дийлэнх нь буюу одоо 70% нь бараг ипотекийн зээлд хамрагдсан. Зээлтэй тодорхой хэмжээний ипотек биш юм аа гэхэд одоо өөр нэг хэмжээний зээлтэй байдаг тийм. Гэтэл одоо нэг одоо яг тэр зээлтэй хүн маань өөрөө амь насанд нь ямарваа нэг эрсдэлд учрахад зээл маань өөрөө давхар эрсдэлд орж идэг байхгүй юу? Одоо гэр бүлийн гишүүдэд нь зээлийн дарамт хүрч ирж идэг гэсэн үг. Гэтэл энэ дарамтыг бид нар учруулахгүйгээр одоо тэр хүний амь насанд зээлтэй хүний маань амь насанд эрсдэл учрахад зээлийн үлдэгдлийг нь даатгалын байгууллагаас хааж өгнө гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн гишүүд нь огт зээлийн эрсдэл хүлээхгүй гэсэн үг байхгүй юу? Ийм зорилготой даатгал байгаа. Амь насыг нь хамгаалж байгаа үндсэн шалтгаан нь бол гинтээ осол өвчлөл аль нь байж болно гэсэн үг. Нэг сүүлийн нэг судалгаа байгаа л да. Дийлэнх нэг ипотекийн зээлдэгчээр одоо 2014-өөс 2017 оны хооронд судалгаа хийж үзэхэд нийт нас орсон хүмүүсийн одоо 73% нь зөвхөн өвчний улмаас нас орсон байх жишээ. Үлдсэн хувь нь л гинтээ ослын улмаас нас ордог. Тэгэхээр манай яг энэ амь насны одоо зээлдэгчийн амь насны даатгалын бүтээгдэхүүн маань өвчин, гинтээ осол аль нэг нь хамгаалдаг учраас одоо бусад даатгалаасаа илүү даваа талтай болж таарат байгаа. Ерөнхийдөө бол хоёулынгийнх нь өнөөдрийн ярих сэдвтэй ч гэсэндээ энэ маань уялдаа холбоотой шүү дээ. Амь насны даатгал гэхдээ амь насны даатгал маань дотроо ийм хоёр төрлөөр хуваагдж байгаа юм байна. Гэхдээ хоёулынгийнх нь ярих өнөөдрийн сэдв бол нийтэд нь буюу амь насны даатгалын талаарх мэдээллийг бол сонсогчдод хүргэх гэж байгаа. За ямар хүмүүс энэ амь насны даатгалд хамрагдах боломжтой вэ? Харин ямар хүмүүс боломжгүй байдаг вэ? За ерөнхийдөө бол манай дээр насны хязгаарыг хамгийн түрүүнд тавьдаг. За тэр нь 18-аас 65 насны хүмүүс одоогийн байдлаар насны даатгалыг авах бүрэн боломжтой байгаа. Нэгдүгээрт нь мэдээж насны хязгаар тий. Хоёрдугаарт нь болоод ирэхээр заавал Монгол улсын иргэн байна. Нэг бол одоо Монгол улсад оршин сууж байгаа гадаадын иргэн бас хамрагдах боломжтой гэсэн. Хууль ёсны оршин сууж байгаа гадаадын иргэн одоо бол хамрагдаж болно гэсэн үг юм байгаа. Тэгээд мэдээж үйлчлэх бүс нутаг нь бол дэлхийд дахинд үйлчлэнэ. Энэ маань юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр тухайн даатгуулагч маань одоо цагийн хязгаар байхгүй гэсэн үг. 24 цагаар дэлхийн бүх улс оронд үйлчилдэг. Манай дээр өөрийнхөө амь насныг даатгуулсан хүн маань гадаадын улс оронд магадгүй явж байгаа амь насанд нэрстэл учрахад манахаас нөхөлбөрийг нь олгоно гэсэн үг юм байна. Тийм. Зөвхөн Монгол улстай ямар нэгэн байдалд орсноос үл хамааран хаанч байсан гэсэн дэлхийн айлч өнцөг болонд байж байгаа амь насанд нь эрсдэл учирсан ч байсан манахаас нөхөлбөрийг нь олгоно гэсэн үг байхгүй юу? 18-аас 65 насны хүмүүс хамрагдах боломжтой гэж ярьлаа шүү дээ. Тэгвэл бас хамрагдах боломжгүй хүн гэж байгаа юу? Хамрагдах боломжгүй хүн гэж байгаа. Тэрийг бид нар юугаар тодорхойлох вэ гэхээр эхний ээлжинд одоо үндсэн шаардлагыг маань хангаж шүү дээ. Би 18-аас 65 насны за тэгээд Монгол улсын иргэн байна, эсвэл энэ оршин сууж байгаа гадаад иргэн байна гэх тийм. Тэгээ манай дээр хүсэлтийн хууц гэж нэг хууц байдаг. Яг даатгалд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс зориулж одоо бүгэлдэг. За тэр хууцыг мэдээж тухайн даатгуулагч маань бүгэлнэ. За тэрэн дээр ямар асуулгууд байдаг вэ гэхээр тухайн даатгуулагчийн хувийн мэдээлэл болоод эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүд байдаг байхгүй юу? Яагаад бид нэр эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг аваад байна вэ гэхээр бид нар тухайн хүний амь насыг хамгаалж байгаа эрүүл мэндтэй холбоотой тухайн хүний амь насны өмнө эрүүл мэндийнх нь өмнө хариуцлага хүлээж байгаа учраас мэдээж януур байх хэрэгтэй тийм. Тийм учраас бид нар эрүүл мэндийн хуудсыг бөглүүлж авна. За тэгээд хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл нэг нь бөглүүлж аваад тэрэн дээр эрсдлийн үнэлгээний дүгнэлт гэдэг зүйлийг одоо гаргадгийг. Одоогоор манай дээр яг энэ чиглэлийн дүгнэлт гаргадаг 3 юмч манай их ажиллаж байгаа. За тэгээд дүгнэлт гаргаад яг ямар хүмүүсийг бид нар энэ хүнийг даатгах боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдэг шийдвэрийг эмчнэр маань гаргадаг гэсэн. Даатгалын менежерүүд бол биш. Даатгалын менежерүүд мэдээлэлээ өгнө, хүсэлтийн хуудас бөглүүлж байгаа юм тий. За тэгээд үүний дараагаар хүсэлтийн хуудсан дээр эрсдлийн үнэлгээний дүгнэлт гарсны дараагаар даатгалын гэрээ байгуулах шат маань эхэлдэг. Тэгэхээр ямар хүмүүс ихвчлэн одоо энэ хүсэлтийн хуудасаар даатгуулах боломжгүй байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь өвчин болоод гинтээ ослын нэг ямар нэг шалтгааны улмаас тий гөрөв тогтоолгдсон. Тийм хүмүүс бол ихвчлэн боломжгүй байдаг. Хоёрдугаарт нь болоод хэрэг хейдэ хийвэ буюу тавхын халдвартай
хүмүүс бас боломжгүй байдаг. 3 дугаарт нь болоод тэрхэр хүнд өвчтэй, тодорхой нэг хүнд өвчтэй тий. Энэ маань тухайн даатгуулагчийг одоо нас орох шалтгаанд хүрэхээр хэмжээний одоо магадгүй хавдартай ч юм, мартаа хавдартай ч юм уу тий. Хүнд тийм өвчтэй хүмүүс бол хөвчлэн одоо даатгалын гэрээнд хамрагдах тийм боломжгүй байх тохиолдлууд бас байдаг. Гэхдээ тэрийг бол одоо янз янзын хувилбараар эмч маань шийддэг л те. Магадгүй одоо хүн хэлбэрийн одоо нэг одоо тийм одоо байнга огцом даралт нь ихсдэг те. Зүрхний шигдээс болохоор ч юм уу тийм хүн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүсийг бол яг энэ чиглэлээрээ нас орох юм бол манайх бол хүлээн зөвшөөрөхгүй, бусад чиглэлээрээ нас орох юм бол хүлээн зөвшөөрнө гэдэг дүгнэлтийг хүртэл гаргаж болдог байхгүй юу. Тэгэхээр би одоо бүх хүмүүсийг тэр нь боломжтой, энэ нь боломжгүй гэж хязгаарлах тийм боломж бол байхгүй гэсэн үг. Хүн болгоны нөгөө нэг эрүүл мэндийн байдал ч ондоо штэ. Тэрэн дээрээс үндэслэл гарч ирдэг гэсэн үг юм байна. Тэгвэл яг өөрөө чи яриаг сонсож байгаа жишээлбэл яна би одоо боломжгүй юм байна гэж бодож идэл ярианы тань төгсгөлд энийг одоо бид шийдэхгүй одоо мэрэгчлийн эмч нар маань шийдэх боломжтой өөрөөр гарц гаргалгаа байж боломжтой гэдэг бас хэлж өгнө шүү дээ тийм ээ. Тийм. Магадгүй одоо нэг өөрний одоо үнэхээр одоо юу гэдэг хүнд өвчтэй гэтэл амьсны даатгал хэрэгтэй байдаг тийм. Гэтэл яг тэр хүнд өвчнийг нь хасаад өөр төрлийн өвчнөр нас орох юм бол манайх хүлээн зөвшөөрнө гэдэг дүгнэлтээ гаргаж болдог гэсэн үг. Амнасны даатгалын талаар хоёлаа ярьж байгаа. Тэгэхээр амнасны даатгал маань Монголд орж ирээд хэр удаж байгаа вэ? За хэр олон хүн одоо сайшаалтай хандаж байна вэ? Иргэдийн маань бас санаа сэтгэгдэл ямар хөө байгаа вэ? За манайх яг 2007 онд байгуулагдсан байгууллага. Тэгээ хамгийн анхны бүтээгдэхүүн маань өөрөө амнасны бүтээгдэхүүн байсан байхгүй юу? Тэгэхээр анх байгуулагдсан цагаас эхлээд амнасны даатгалаар түлхүү чиглэлээд үйл ажиллагаа явуулаад ингээд иржсэн. Тэгэхээр нөгөө нэг одоогоор бол яг амьдралын даатгалын тэр тусмаа амнасны даатгалыг хүмүүсийн нөгөө ухамсар шингэн гэдэг чинь өөрөө айгүй хүндрэлтэй. Яагаад вэ гэхээр чинь манай нөгөө монголчуудын хүлээж авч байгаа зарчмын нөгөө муу ёр гэдэг юмд айгүй сүсэг бэшрэлтэй хүмүүс болохоор одоо нөгөө өөрийгөө одоо би хизээ нас орно гэж амнасны даатгал даатгуулах нь тий. Би бол одоо наад нас чи хоол хүнтэй муу ёр яасан муу ёр юм ярьдаг гэдэг юм а тий. Ив ирүүл хүн байтлын гэдэг зүйлийг хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр ийм зүйлийг хүмүүсийн тархин шингэн гэдэг чинь өөрөө айгүй хүнд хэцүү тийм зүйл. Гэхдээ одоогоор бол хүмүүсийн хүлээж авах үнцг нь маш сайн сайжирч байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо ийм байгаад байгаа штэ. Бидний нөгөө нэг хайртай хүмүүсээ халамжилж байгаа хайр халамж те тэдэнд үзүүлж байгаа нөмөр нөөлөгч нь бид магадгүй өнөөдөр бид байгаа тохиолдолд бид нартай хамт байдаг. Бид нар үгүй болоход тэр нөмөр нөөлөг хайр халамж маань бид нартай цуг байхгүй болчдөг байхгүй юу. Гэтэл тэрийг бид нар амьдралын даатгалаар шийдэх боломжтой юм шүү гэдгийг л хүмүүстээ ойлгуулж өгөх гээд зүтгээд байгаа юм. Тийм. За баярлалаа. FM 104 эрүүл амьдралын радио National Life даатгалын газартай хамтран сонсогч та бүхэндээ хүргэдэг амьдралын даатгал цуврал радио нэвтрүүлэг маань та бүхэндээ ээлжид нэгэн шин дугаараа хүргэж байгаа. Өнөөдрийн дугаараар амь насны даатгалын талаар сонсогч та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Хэсэг хугацааны мэдээллийн дараа бид бүхэн студид дахин уулзаж нэвтрүүлгээ үргэлжлүүлэн танд хүргэх болно. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн чанартай эмчилгээ үйлчилгээ авч чадаж байна уу? Их хэмжээний эмчилгээний зардал шаардсан өвчнөр өвдвөл санхүүгийн хувьд бэлэн үү? Хайртай дотны хүмүүсээ санхүүгийн хүндрэлээс хамгаалмаар байна уу? Эдгээр асуудлыг шийдэх боломжтой хорт хавдрын даатгалыг санал болгож байна. Та болон таны гэр бүлийн гишүүн хорт хавдраар өвдвөл эмнэлэг эмчилгээний зардал амжиргаанд зориулж нөхөн төлбөр олгосноор таны гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хадгална. Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ? Санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, онцлогдсон даруйда цаг хугацаа алдахгүйгээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авна. Та сард дунджаар 6,000 төгрөг төлөөд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа бүрэн хадгална. Хэрэв та гэр бүлээрээ даатгуулбал 19 хүртэл насны хүүхэд, шинээр мэдлэх хүүхэдтэй нь үнэгүй даатгуулна. National Life даатгал. Бид хорт хавдрын даатгалын үйлчилгээгээр бүх гэр бүлүүдтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэн элэг бүтэн амьдрах боломжийг бий болгож байна. Хайртай хүмүүс хамтран ажиллах ста сэтгэл тайван амьдралыг бэлэглээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 33 66 дугаараас лавлаарай. Хаяг баруун дөрвөн зам Макс Молл худалдааны төвийн хойд талд Колорадо бизнес төвийн 105 тоод. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал.
Амьдралын даатгал радио цуврал нэвтрүүлэг маань үргэлжлэн танд хүрч байна. За өнөөдрийн сэдв амь насны даатгалын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Амь насны даатгал гэж чухам ямар даатгал вэ? Яагаад иргэн та сонгох ёстой вэ? Амь насны даатгалын ач холбогдлын талаар та бүхэндээ мэдээллийг бид бүхэн хүргэж байна. Энэ удаагийн зочноор National Life даатгалын газрын даатгалын менежер Болор Цэцэг надтай хамт нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байгаа. Нэвтрүүлгийн эхэнд бол даатгалын онцлог болон танилцуулга мөн ямар хүмүүсийн даатгалд хамрагдах боломжтой вэ гэсэн тодорхой суурь мэдээллүүдийг өгсөн болов уу гэж бодож байна. Тэгвэл нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээрээ хамгийн ихэнд даатгалын үнэлгээний талаар ярьж эхлэе гэж бодож байна л да. Даатгалын үнэлгээ яаж тодорхойлдог вэ? Даатгалын үнэлгээг хэн тодорхойлох боломжтой вэ? За тэгэхээр даатгалын үнэлгээ маань болохоор 2 төрлийн даатгалын амь насны даатгалын бүтээгдэхүүн байгаа гэж ярьсан шүү дээ. Яг цэвэр одоо хувь хүн чиглэсэн амь насны даатгал, нөгөөх нь болоод тэрхээр зээлдэгчийн амь насны даатгал гэдэг. Энэ хоёр бүтээгдэхүүн дээр хоёулын дээр нүүр байдаг юм байна. Зээлдэгчийн амь насны даатгал дээр бол ойлгомжтой тийм ээ. Хэдэн төгрөгөөр тухайн даатгалагч маань зээл авч байгаа юм. Зээлийн дүнгээрээ амь насны даатгал нь амь нас нь үнэлэгдчихдэг байхгүй юу? Одоо 80 сая төгрөгийн ипотекийн зээл авч байгаа бол 80 саяар шууд амь насны үнэлгээнд тогтогдчихно гэсэн үг. Гэтэл нөгөө нэг яг амь насны даатгал маань хэдэн төгрөгийн үнэлгээтэй байх вэ гэдгээ даатгалагч өөрөө сонгочдог гэсэн. Тийм тэгэхээр энэ маань нөгөө нэг үнэлгээ гэдэг маань юу гэхээр эргээд даатгалагчд очих нөхөн төлбөрийн хэмжээ гэж ойлгож болох даатгалагчаар гэрт очих. Зээл дээр болоод ирэхээр нөхөн төлбөр маань шууд банк руу бид нэр зээлийн үлдэгдлийг хаагаа явж байгаа шүү дээ. Гэтэл хувь хүн чиглэсэн амь насны даатгал маань хэрвээ хувь хүн амь насанд эртэл учрах юм бол даатгалын нөхөн төлбөр нь үр хүүхдүүдэд нь одоо очин гэсэн үг байхгүй юу? Хайртай дотныхын нэгэнд нь очин тий. Гэтэл одоо би нэгсэндээ хайртай дотныхын нэгэндээ хэдэн төгрөг өвлүүлж үлдээх вэ гэсэн утгатай үг юм байгаа даатгалын үнэлгээгээс аг сонгоно гэдэг маань. За тэгэхээр даатгалын үнэлгээ бол манай дээр 1 сая төгрөгнөөс дээшээ хэдэж байж болдог. Даатгалын үнэлгээгээ даатгуулагч маань өөрөө сонгож явдаг. Гэхдээ манай дээр нөгөө нэг үнэлгээг нь сонгоход тухайн даатгуулагчийн орлогыг бас харгалж үздэг юм байна. Ер нь бол хөдөлмөрийн тухай хуулиндаа ингээд заасан байдаг л да. Тухайн даатгуулагчийн одоо тухайн одоо ажилтны тийм ээ дундаж сайлангийг 36 дахин нэмэгдүүлсэн дүнгээр өөрийнхөө амь насыг одоо даатгах хэрэгтэйгээ заагаад өгсөн байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нэр тухайн даатгуулагчийн орлого дээр нь үндэслэж орлого өндөртэй байх хүн бол одоо хэдэл бол хэдэр тий орлогоос хамаарат өндөр үнэлгээг сонгож болох нь байна. Одоо бага орлоготой хүн бол бас тэрнтэй тохирсон даатгалын үнэлгээг сонгох боломжтой гэсэн. Тэр магадгүй сар сая төгрөгийн цалинтай хүн бол 36 саяар бол автоматар тий даатгалынхаа одоо амь насны даатгалын үнэлгээг хийх боломжтой болж ирж байгаа гэсэн үг юм байна. Ер нь бол хэдэн жилийн турш даатгуулах боломжтой вэ? Хугацааны хувьд нөгөө даатгалын нас маань өөрөө 65 гэд би хэлжсэн тий. Тэгэхээр 65 хүртлээр даатгуулах боломжтой гэсэн үг тийм. Жил болгон тасралтгүй даатгалаа төлөөд 65 нас хүртлээр даатгалдаа хамрагдаад явах боломжтой гэсэн үг шүү дээ. За даатгалын хураамжийн мэдээллийн талаар их сонирхож байна л да. Ягаад гэвэл радио сонсогчд маань ч гэсэндээ асуугаасаа гэж хэлж байгаа болоо гэж бодож байна тий. Мэдээж түрүүн өөрөө чинь хэлснээр үнэлгээг бол иргэн өөрөө сонгох боломжтой гэсэн байгаа. Тэгэхээр бас хураамж нь бас үнэлгээнээс шалтгаалж өөр байх болов уу гэж бодож байна л да. Тэгин хураамжин дээр манай дээр яг хамааралтай зүйлүүд нь юу ихрээ тухайн даатгуулагч маань өөрөө яг одоо хэдэн настай хүн байгаа тийм нас маань өөр айгүй чухал. Хоёрдугаарт нь даатгалынхаа үнэлгээг хэдээр сонгоод байгаа өөрийнхөө амь насыг хэдэн төгрөгөөр үнэлээд байгаа юм тийм. Гуравдугаарт нь хэдэн жилийн хугацаатай манай дээр гэрээ байгуулад байгаа юм гэдгээс ч хамаарат хураамж нь тогтоогдож гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр юу л да одоо нэг жишээ аваад магадгүй тайлбарлаж үзгээд те. Өнөөдөр одоо яг зарай бага насаар бодоод үзэл та 30 настай хүн тий өөрийнхөө амь насыг 10 сая төгрөгөөр үнэлээд 10 сая гэдэг маань бага мөнгө. Гэхдээ энэ үнэлгээг бол хэд байлгаж болно гэсэн. 10 сая төгрөгөөр өөрийнхөө амь насыг үнэлээд даатгуулгаад жилийн хураамж нь 33 мянган төгрөг байх жишээтэй тий. Жилдээ л 33 мянган. Гэтэл нөгөө нэг хураамжаа бол манай дээр нэг аюу уяатан нөхцөлтэй байдаг. Жил хагас жил улирал сар гэсэн хугацаануудад хуваажтуулах боломжтой. 33 мянга хуваажтуулж болно гэсэн үг. Тэгэхээр 33 мянга бид нар сард хуваагаад өнөөдөр үзэхэр чинь 2800-900 мянган төгрөг. 2900 төгрөг ч юм 2800 төгрөг болж шүү дээ. Гэтэл бид нэр өнөөдөр сард 2800 төгрөгөөр юу хийх вүлээ гэдээ бас бодоод үзэх хэрэгтэй байхгүй.
Гэтэл 2800 төгрөгийг өнөөдөр би одоо хэрэгтэй зүйлд нь зарцуулах юм бол эргээд магадгүй миний амь насанд эрсдэл учрахад одоо нэг хайртай дотны одоо хүмүүс маань санхүүгийн ямар нэгэн хүндрэл хүлээхгүйгээр даатгалын байгууллагаас ямар ч байсан 10 сая төгрөгийн нөхөн хэлбэр аваад тий магадгүй зээлтэй бол тухайн одоо нөхөн хэлбэрөө зээлээ хаадаг ч юм уу эсвэл амьдралгаандаа зөрчүүлдэг ч юм уу эсвэл хүүхдийн сургалтын хэлбэрт хэрэгэлдэг ч юм уу тий тодорхой хэмжээгээр санхүүгийн айл нэг хэсгийг шийдэх боломж бол байгаа шүү гэсэн үг. Одоо нөгөө даатгал байгаа шүү дээ. Зээлдэгчийн даатгал байгаа шүү дээ. Зээлдэгчийн даатгал дээр жишээлбэл эргэн өөрөө сонгохгүйгээр яг нөгөө зээлийнхэн төлбөрөөр зээлийнхэн төлбөрөөр сонгогдож байгаа шүү дээ. Үнийн дүнгээр. Тэгэхээр тэр хүмүүс маань одоо яана гэсэн үг бас ижилхэн гэсэн үг. Зээлдэгчийн амь насны даатгал дээр болохоор ингэж явдгийг. Тухайн яг нөгөө одоо хэдэн төгрөгийн зээлтэй байгаа юм те тэрүүгээр шууд автоматар үнэлгээнд тогтоогдчихж байгаа. За тэр зээлийн одоо дүн тухайн даатгалагч маань хэдэн настай вэ гэдгээс хамаарат мөн хэдийгээр хугацаанд зээл авч байгаа юм бэ манай дээр хэдийгээр хугацаанд даатгалтай байхын зээлийнхаа бүтэн хугацаагаар тэр хүн даатгалын гэрээ хийж болно те 20 жилээр одоо даатгалын одоо зээл авсан бол 20 жилээр гэрээ хийж болно. Нэг эсвэл 20 жилээр зээл авсан ч гэсэндээ эхний нэг жилдээ л даатгалтай байхад болно гэд нэг жилээр магадгүй даатгалын гэрээгээ хийж болно. 10 жилээр ч байсан бас болдог байхгүй юу. Тэгэхээр энэ сонгосон хугацаанаас зээлийн одоо дүнгээс тухайн даатгалагчийн наснаас хамаарч бас хураамж маань бодогддог. Дөрөвний хэлсэн магадгүй насан дээр тийм ээ одоо нөө одоо 30-аас 35 настай хүмүүс хойлоо 30 настай тийм одоо 30 настай зээлдэгч одоо 50 сая төгрөгөөр тийм ээ өөрийнхөө одоо нэг зээлийнх нь хэмжээ 50 саяар тийм 50 саяар зээл авлаа гэж үзээд 10 жилийн хугацаатай манай дээр тогтмол гэрээтэй байх юм бол жилийн хураамж нь 100 мянган төгрөг байх жишээтэй. Тэгээд 10 жилийн турш тогтмол 100 мянган төгрөг төлнө гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр магадгүй одоо нэг яг одоо зээлдэгчийн амь насны даатгал маань амь насны даатгалаас юугаараа ялгагддаг вэ гэхээр эргээд очих нөхөн хэлбэрөөр ялгагдаж ирдэг юм байна. Тэгэхээр сая би 2 жишээ авлаа шүү дээ. Амь насны даатгал дээр 10 сая төгрөгөөр амь насаа даатгуулах юм бол даатгалын үнэлгээ нь одоо нэг хураамж нь 30 настай хүн дээр 33 мянган төгрөг байна гэд. Мөн түүнийг 12 сараар хувааж төлж болно гэд. Гэтэл энэ тохиолдолд төр нөгөө 30 настай хүний маань амь насанд эрсдэл учрах юм бол ар гэр нь 10 сая төгрөг авна. Одоо энийг хинд өгөх вэ гэдгийг бас гэрээндээ заагаад өгчих болдог байхгүй юу? Нөгөө одоо магадгүй миний эхнэр аавн шүү. Одоо баг хүүхэд маань аавн шүү. За эсвэл миний ээж маань аавн шүү гэдэг гэрээндээ заагаад өгчих болдог. Тэр хүнд бид нар одоо даатгалын нөхөн хэлбэр болох 10 саяыг нь өгдөг гэсэн үг. Гэтэл зээлдэгчдэр болоод ирэхээрээ хин нөхөн хэлбэр авах вэ гэдэг маань одоо нэг зээл олгосон банк юм уу банкус санхүүгийн байгууллага маань нөхөн хэлбэрийг авдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо нэг эргээд очих нөхөн хэлбэрөөр ялгаатай гэж штэ амь насн дээр 10 саяг авч итэл зээлдэгчийн амь насн дээр зээлийн үлдэгдлийг олгодог байхгүй юу. Хэдийгээр анх 50 сая төгрөгөөр тухайн хүн маань ингээд зээлийн гэрээ одоо даатгалын гэрээ байгуулад явж штэ зээлийн гэрээний одоо үлдэглэр нь нөхөн хэлбэр олгоно гэдэг маань 10 жилийн хугацаанд хамгийн анх 50 сая төгрөгийн амь насны үнэлгээтэй байсан бол магадгүй 5 жилийн дараа даатгуулагчийн амь насны эрсдэл учрахад зээлийн үлдэгдэл нь 30 сая байх юм бол бид нэр 30 саяар банкрот зээлийн үлдэгдлийг хааж өгнө гэсэн үг. Ар гэрээг нь зээлийн дарамтнаас чөлөөлчихөж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл 100 мянган төгрөг гэсэн штэ зээлдэгчийн маань хураамж нь тэр хураамжийг мөн адил 12 сараас хураамж болно. Зээлдэгчийн амь насны даатгал дээр бол жилдээ нэг удаа л жилдээ зарчимтай байгаа тийм. Тэгэхээр хураамжийн дэлгэрэнгүй мэдээлэл банкудтайгаа тохиролцоод зээлийнхаа графикт нэг одоо сар болгон бид нар зээлийн график төлж байгаа шүү дээ. Тэр графиктайгаа шингээгээд тэнцүү хуваалгачих болдог байхгүй юу? Тэгээд ингээд яваад үзгэрч одоо 100 мянган төгрөг чинь сартаа гэж шилжүүлээд үзгэрч чинь айгу бага мөнгө болж байгаа жишээтэй нэг 9 мянган төгрөг орчим ба тий. Тэгэхээр энэ маань бас тухайн иргэний маань тухайн хүүхний маань наснаас шалтгаална бас бусад холбогдох материалуудаас шалтгааллах учраас дэлгэрэнгүй мэдээлэл тань офис дээр тань мэрэгчлэнүүдтэй бас уулзж ээж бас нарийн тооцооллоорыг гарах болов гэж би бодож байна. За FM 104 эрүүл амьдралын радио National Life даатгалын газартай сонсогч та бүхэндээ хамтран хүргэдэг амьдралын даатгалд сурвал радио нэвтрүүлгийн маань ээлжид нэг дугаар та бүхэндээ хүрж байна. Энэ удаагийн дугаараар амьсны даатгалыг онцлон та бүхэндээ хүргэж байгаа National Life даатгалын газрын даатгалын менежер Болор Цэцэг надтай хамт байна. За нэвтрүүлгийн хугацаа бол дуусах төгсөн байна. Тэгэхээр бас энэ хүн мэдээлэлээ базаад төгсгөлд нь хоёулаа мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна л да. Нөхөн төлбөрийн талаар бас асуухгүй байж болохгүй болов уу гэж бодож байна. Амьсны даатгалын нөхөн төлбөрийн талаарх мэдээллийг өгөөч. Мэдээж нөхөн төлбөр маань хідээд гарах вэ гэхээр яг даатгалын үндсээр одоо
зохио. Үндсэн хамгаалалт маань тухайн даатгалагч амнасыг хамгаалах байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүндлбэр маань тухайн даатгалагч маань одоо даатгалсан хүний маань тий амнасанд эрсдэл учирсан тохиолдолд өвчин, гинтээ осол тийм ээ. Яг альва нэг шалтгааны улмаас эрсдэл учирсан тохиолдолд нөгөө гэрээнд зааж өгсөн этгээдэд даатгалын хүндлбэр маань очно гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ хүндлбэр маань одоо гэрээнд одоо их нэртэй ч юм уу, ээжтэй ч юм уу, хүүхэдтэй ч юм уу өвлөлөд төгсөн байгаа шүү дээ. Нөгөө хүн маань манай даатгалын байгууллага дээр ирээд тодорхой хэмжээний бүрдүүлэх бичиг баримт бол байдаг. За тэр бичиг баримтыг бүрдүүлсэний үндсэн дээр хүндлбэрийг бол одоо ажлын 10 хоног гэж манай үндсэн гэрээний хугацаа байгаа. Тэр хугацаанд даатгалын байгууллагаас хүндлбэр авах боломжтой байдаг юм байна. Тэгвэл энэхүү даатгалд бас хамрагдахыг хүссэн, энэхүү даатгалд бүртгүүлэхийг хүссэн хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Тэгвэл даатгалд хамрагдахын тулд бүрдүүлэх бичиг баримтын талаарх мэдээлэл хоёулаа хүргэе гэж бодож байна л да. Амь насны даатгалд хамрагдахын тулд иргэн хүн ямар бичиг баримтыг бүрдүүлэх ёстой вэ? Тэр айгүй энгийн л дээ. Яг манай дээр даатгуулахын тулд тухайн даатгуулагч маань одоо амь насаа даатгуулахыг хүсэж байгаа хүн маань тий өөрийнхөө одоо өөрийн биеэр иргэнийхээ үнэлэхдээ хурж ирээд манай дээр хүслийн хуудас гэдэг хамгийн анх ярьсанчлан хүслийн хуудсан маань эрүүл мэндийн хүслийн хуудсан маань бүглээд өгчдөг байгаа. Ингээл ерөнхийдөө эхний үе шатмаа дуусчин гэсэн. Менежерээсээ зөвлөгөө авна, өөрийнхөө даатгалын үнэлгээгээ сонгоно, хур хамжаа тооцоолуулж үзэн тий. Тэгээ сонгосон үнэлгээнд дээрээ тохируулаад манай дээр одоо нэг хүслийн хавцыг бөглөөд өгчин. За үүний үндсэн дээр бөглөж өгсөн хүслийн хуудсан дээр манай эмчнэр андеррайтингийн дүгэн эрсдлийн үнэлгээнийхаа дүгнэлтийг хийгээд за менежерүүд гэрээнийхаа төслийг бэлдээд ингээд танилцуулаад гарын үсэг зураад даатгалын гэрээ авч шууд хийгдчихдэг гэсэн үг. Тэгэхээр нэг олон бичиг баримтал бүрдүүлэх шаардлага бол байхгүй. Магадгүй нөгөө нэг хүслийн хуудсан дээр маань одоо эргэлзээтэй тийм ээ. Одоо нэг одоо магадгүй биеийн жинхэнэ тэгсэн нүүндэр дараалт нь хаяа огцом ихсэн ингээд асуудалтай зүйлүүд гарч ирээд байна шүү дээ. Тийм. Тиймэрхүү зүйлүүд дээр эмч нар маань нэмэлт материал бол шаарддаг. Одоо гас үлийн 6 сар өгсөн гас нэг шинжилгээний хариу мариу тийм. Тиймэрхүү зүйлүүд бас шаардаж бас авдаг байгаа. Тэгэхээр бас явц дундаа бас тиймэрхүү зүйлүүд шаарддаг боломжтой гэсэн үг шүү дээ тий. За баярлалаа. Бидэнд бас хэрэгтэй мэдээлэл өгсөн болор цэцэгтэй ажилтны амжилт хүсье. Нэвтрүүлгийн төгсгөлд бас би нэг зүйлийг асуумаар байна л да. Амь насны даатгалыг яагаад сонгох ёстой вэ? Амь насны даатгал иргэн хүнд, хувь хүнд ямар одоо ач тусыг авчрах даатгал вэ? Тэгэхээр би бас энэ дээр нэг зүйлийг хэлмээр байна л да. Хэрвээ тэ өнөөдөр таны орлого одоо таны одоо нэг гэр бүл хайртай дотны хүмүүсийн чинь амьдрал амжиргаан тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бол танд амь насны даатгал бол заашгүй хэрэгтэй гэсэн үг юм байна. Магадгүй одоо та одоо бид нар нөгөө нэг одоо муу хэдийгээр муу яар гэж байгаа боловч ирээдүйн эрсдлээ тооцож үзэх хэрэгтэй байхгүй. Хүн гэдэг чинь одоо мөнх амтан биш те. Өнөөдөр бид нар 10 жил 20 жилийн хугацааны зүйлийг ярьж байгаа байхгүй. Гэтэл 10 жил 20 жилийн хугацаанд бидний амь насанд гинтийн осол, өвчлөлтэй, гадны ямар нэг шалтгаан бүхий шалтгааны улмаас амь насанд байнгын эрсдэл тохиолдож явж байгаа. Одоо бид нар ямар нийгэмд амьдарч байгаа вэ те? Энэ нийгэмтэй холбоотойгоор бидний одоо амь насанд маань эрсдэл байнгын одоо нэг тохиолдож идэг учраас одоо өөрийнхөө энэ эрсдлийг харж үзээд амь насны хайртай дотны гэр бүлээ санхүүгийн хүндрэлээс хамгаалахын тулд амь насны даатгалыг заавал сонгоорой л гэж хэлмээр байна. Мэдээж гинтийн зүйл бол өвчин ч гэсэндээ хэлж ирэхгүй хэлж ирдэг тийм ээ. Энэхүү бас аюултай зүйлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд баттай арт тал нь бас нэг бодлын болж байгаа болов уу гэж бодож байна л та. За ажилтны өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш олон сонсогчд манаас хэрэгцээтэй цагаа олсон зөв мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна. Бидний нэвтрүүлгийн маань хугацаа энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн нэвтрүүлгээр сонсогч та бүхэндээ бас National Life даатгалын газрын менежерүүдтэй холбогдож хэрэгцээтэй мэдээллүүдийг бид бүхэн дугаар болгоноор хүргэдэг. Энэ удаад National Life даатгалын газрын даатгалын менежер Болор цэцэг маань амь насны даатгалын талаар мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. За нэрээ нэг юм асуухаа марцсан байна. National Life даатгалын газрын маань хаяг байршлын мэдээллийг манайхаас маш олон хүмүүс асуудаг л да. Тэгэхээр хаяг байршлынхаа мэдээллийг хоёулаа өглөхөд дуусгах гэж штэ. Тэгэхээр мэдээж энэ талаар мэдээлэл өгөх нь бол зөв л дөө. Манайх баруун дөрвөн зам максимал худалдааны төвийн яг хотод Colorado Business Center гэсэн 3 давхар шилэн саарл барилга байгаа. Тэрний нэг давхарт 105 тооцоод үйл ажиллагаагаа явуулдаг. Холбогдох утас маань 7011 33 66 гэсэн утсаар та бүхэн холбогдоод яг одоо өнөөдөр миний ярьсан амь насны даатгалтай холбоотой тий өөрийнхөө одоо хураамжийг тооцоолуулж үзэх сонирхолтой эсвэл одоо ойлгомжгүй байгаа өшөө илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүс маань холбогдоод зөвхөн заавал амь насны даатгал биш өөр бас бусад даатгалын бүтээгдэхүүнүүд маань
маань ч гэсэндээ дэлгэрэнгүй мэдээлэл авахын бүрэн боломжтой шүү. За баярлалаа. Мэдээлэл өгсөн болор цэгтэй маш их баярлалаа. FM 104 эрүүл амьдралын радио National Life даатгалын газартай хамтран та бүхэндээ хүргэдэг амьдралын даатгал радиод цуврал нэвтрүүлгийн ээлжид нэгэн шинэ дугаар танд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэг амь насны даатгалын талаарх мэдээллийг танд хүргэлээ. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн чанартай эмчилгээ үйлчилгээ авч чадаж